та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Орос удал шуурхай дарлагын албаны дарга Батбушин байна. За өнөөдөр та бүхэндээ үер усны үед авах арга хэмжээ. За үер усны үед авах хэмжээд юуны төрөнд бол урьдчилан сэргийлэх буюу тухайн үерийн даалгангаас аль болох хол байх, мөн бас цовг шуудуу босгох, мөн голын годрол гууж алга хуурай ус хальдаг хэсгээс бол аль болох хол байх нь бол зохилтой. Үерийн бүс нутгаас бол нүүх бол шаардлагатай. Сүүлийн жилүүдэд бол хур тунцын хэмжээ Монгол улсын дундчаас бол харьцангуй өндөр бас их хэмжээгээр бол орох статистик тооцоолтод гарч байгаа. Тийм учраас та бүхэн аль болох урьдчилан сэргийлэх арга хэмжээг бол авах нь бол зохилтой. За үерийн усны үед та бүхэн маань тухайн үерийн усаар бохирдсон хоол хүнсийг хэрэглэхгүй байх нь бол зохилтой. Яагаад гэвэл тухайн үерийн усаар дамжиж гадны бохирдол орцсон байх магадлал өндөр байдаг учраас мөн холиор өвчин болон босод яг болын гизний саханцар өвчнөөр өртөх магадлал өндөр байдаг учраас та бүхэн маань аль болох өмнөөс бол хэрэглэхгүй байх зайлсхийх бол шаардлагатай байдаг шүү. Мөн бас механик гэмтэл буюу үерийн усны тухайн уналт бэртэл гэмтэл зэргээс бол аль болох тухайн юунаас үер давцсан хэсгээс бол хол зайлж тойрох нь бол нэн тэргуунд бол шаардлагатай шүү гэж та бүхэнд зөвлөх байна. Баярлалаа.